тал байна. Миний усны шагааюу Түрээс малчтын талаар баримтлах бодлого Монгол мал үндэсний хөтөлбөрийг одоо орон нутгийн зохион байгуулах ажлыг манай Дархуул аймгийн хүмүүсүүд аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар түүний дотор мал үржлийн албалаа зохион байгуулж ажиллаж байна. За мал эмгэгжүүлэлтийн тал дээр 2011 оноос одоо 3 дахь жилдээ зохион байгуулж байна. За эмгэгжүүлэлтийн ажлыг бол манайх сумдынхаа мал эмнэлэг үржлийн засгийн мэргэжтнүүд болон за малын одоо үржлийн ажил үйлчлэгээ явуулж байгаа хувийн нэгжүүд, за мал эмнэлгийн хувийн нэгжүүдтэйг нийт хамтран зохион байгуулж байна. За мал эмгэгжүүлснээр манай малчид болвол энэ эмгэгжүүлэлтийн ажил дээр Монгол мал хөтөлбөр хэрэгжснээр эмгэгжүүлэлтийн ажил дээр бол их хам сайтай байгаа. За цагдаагийн байгууллагын одоо малын хулгайтай тэмцэх газрын төлөөлөгчтэйгээ бас хамтран энэ дээр одоо зохион байгуулах ажлуудыг хийгээд одоо эхнээсээ үр дүндээ хүрч ажиллаж байна. Манай Онгор сум 125 мянган толгой малтай 3 багтаа 3 багт 125 мянган толгой мал үйлжиж хаваржиж байна. Хаварчаар төлөвлөлттэй байна. За энэ жилийн яг үгээр Монгол мал үндэсний хөтөлбөрийн хүрээнд манай сум 12846 толгой мал эмгэгжүүлж, бүртгэл мэдээллийн нэгдсэн санд оруулсан. Малын эмгэгжүүлэлтийг хийгээ явж явах хэвчүүд бол малчид бол яг хөөхлөөр энэ эмгэгжүүлэлтийг хийснээр нэгдүгээр толгой яг үгээр малын хулгааны асуудал бол багасч байна. Мэдээлэл бүртгэл системд орсноор нэгдүгээр энэ тарилга туулалт вакцин тарилга туулалтанд хамруулахад нөгөө бичиг баримтын бүрдэл үндсэндээ хийгдэж байгаа. Тэр эмгэгжүүлэлтийн гэрчилгээнд дээр үндсэндээ нөгөө бүх вакцин тарилга туулалтны материал байдаг учраас энэ дээр бүглэлт хийгдээд явдаг учраас энэ эмгэгжүүлэлт хийснээр бол маш үр дүнтэй болж байгаа гэж малчид сайн амтаа байгаа. Одоо энэ 16 хоног хүртэл бол ингээд яг энэ чигээр ингээд эмгэгжүүлээд явхад бол энэний ашиг тус бол байгаа юм. Мал одоо зөв усаар хорогдоод хулгай янз бүрийн асуудалд бол энэ вир гэдэг юм бол аш тусаа асар өгч. Хулгай бол үнэхээр багассан байна. Манай сумд энэ эмгэгжүүлэлтээ хийгээд ингээд тулгуурлалтын хасалт юу хийгээд жилд ингээд явна гэдэг бол зөв юм. Үйлчлэлтийн бэлтгэл ажил бол манайх бол үндсэндээ 90 гаруй хувьтай 91% байгаа. 20 нийт одоо нөөцийг өвсөндөө 40 тонн өвсгүй 2500 боодлын өвс сумын төвийнхаа нөөцийн фонд нь бүрдүүлсэн байгаа. Нийт 23600 тонн өвс бэлдсэн. Энэ малчид бол мал өгөх хэрэгэд бол үндсэндээ тэгж бэлдсэн байгаа. Тий. Одоо 220 толгой шилжүүлснээр 270 гаруй мянган толгой мал үндсэндээ Хонгор сумын 3 багт үйлчлэхээр бэлтгэлээ хангаад үндсэндээ бүх өвс дэжэл болон хашаа хороо бууц хөрзөн өнтөрөө базаагаад үндсэндээ ажил үндсэндээ бэлэн болсон байгаа. За үржлийн албаны гол хийх одоо нэг ажил бол технологийн ажлууд байдаг. За мал эмнэлэг үржлийн тасаг одоо Монгол мал хөтөлбөрийн хүрээнд одоо сумдад байгуулагдсанаар үржлийн ажил дээр бол дахиад гарч байгаа. За манайх бол мэргэжлийн хяналттай албаны улсын байцаагчтайгаа хамтраад үржлийн одоо тасгууд маань одоо жил болгон энэ технологийн ажлуудыг бол хийж хөвшсөн байгаа. За манай аймгийн хэмжээнд бол нэг бог малыг суйрлахдаа нэг жилд бол нэг 13-аас 16 суур дээр бол одоо суйрладаг байгаа. Хэлтүүлгийн бус үеэр. За дээр нь одоо цөм сүргөө бүрдүүлэх төр бол нэлээд бол ажиллаж байна. За өсвөр хэлтүүлэх, бичиг бойжуулах ажлыг бол бас нэлээд зохион байгуулж байгаа. За нарийн наривдорноос та одоо хангаа юур орхон үйлдвэрийн хойно манай Дархан хуульд аймаг дээр хүрээлэнгийн байдаг учраас одоо мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтэнгүүтээ нийлж одоо ашиг шин тодорхойлох. За дээрэс нь одоо энэ одоо малын одоо нарийн наривдорноос хойны ген фондыг алдахгүй тул цэврээр нь байлгахын тулд бол бас нэлээд ажлыг бол нийлж хамтран зохион байгуулж байна. За энэ өсвөр хэлтүүлэгчийг тавих, за эцэг малыг шилэн сонгох, за малынхаа одоо үйлдвэр угсааг сайжруулахын тулд манайх бол жил болгон аймагтаа одоо шилбэл малыг үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг. Энэ дээр болохоор эцэг малаа, гой ташиг шимтэй малаа үзэсгэлэн худалдааг одоо орон нутгатаа нийт иргэдэд сурчлагаас гадна за эцэг мал хэлтүүлэгч малыг бол хооронд нь солилцох ажлыг бол зохион байгуулдаг байгаа. Тэгэхээр энэний үр дүнд маань одоо цус ойртох, за энэс сэргийлэх тал дээр бол Сэлэнг аймаг, Булган, за Төв аймгийн зарим сумдаас ч гэсэн манай энэ үзэсгэлэн худалдаанд оролцож малаа солилцдог нь бол бас ач холбогдолтой болж байна. Булган аймгийн хэмжээнд мал үржтэй ажлыг сайжруулах. За малын
үйлдвэр ухсаа сайжруулах, малын одоо үнэлэмжийг сайжруулах зорилгоор аймгийн хэмжээнд мөрдөх мал үйлчлэлийн ажил үйлчилгээний одоо шинжилсэн жишг үнэлгээг одоо тогтоогоод аймгийн иргэдийн хурлын тогтоол гарч батлуулан мөрдөж ажиллаж байна. За энэ нь бол одоо мал үйлчлэлийн аж ахуйн нэгжүүдэд малыг ангилах, эмэглэх, бүртгэжүүлэх хамруулах энэ ажилд бол ихээхэн төлөвлөж өгсөн юм ажил болж байгаа. За аймгийн хэмжээнд бол малын үйлдвэр ухсааг сайжруулах чиглэлээр нэлээдгүй ажлыг одоо хийж байна. Нэгдүгээр бол аймгийн засаг даргын одоо 2003 оны 139 дугаар захирамжаар улсын төсвийн одоо хөрөнгө оруулсан малын чанар сайжруулах зорилгоор аймгийн нөөцийн газрыг байгуулж, за энэ нөөцийн газарт бол уртлын сум, бүрэг хангай, Монгол хишиг өндөр орхон сумдад байгуулагдсан цөм сүргийн үйлчлэлийн аж ахуйнуудыг нэгтгэж, за эндээс бол одоо Сэлэн гүхрийн 1 суурь, за 1490 толгой хоньны 3 суурь, нийтдээ бол 1500 толгой малыг олон нутгийн өмчөд шилжүүлж ингээд нөөцийн газар хүлээлгэж өгсөн байгаа. За мөн одоо бүрэг хангай сумаас 800 гаруй хээлтгчийг худалдаа авч үйлчилж ашиглаж байгаа. За нөгөө талаар малын чанар үйлдвэр ухсаа сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр зарим бүс нутагт одоо бог малын чанарыг сайжруулах инновацийн төслийн хүрээнд бид нар бас Баяд Үзэмчин омгийн одоо 1030 хурган хуц авч байжуулаад, за энэнийхээ үндсэн дээр бол 2000 77 хээлтүүлэгчийг бас одоогийн байдлаар нөхөн тавиад байгаа. За энэ нь бол одоо бас малыг чанарыг сайжруулах хэмжээнд нэлийн төлөвлөгчтэй юм ажил явуулж байна гэж үзэж байгаа. За манай агшин 3 төрлийн малтай. 3 хүчтэй ямаатайгаар 4 төрлийн малтай. Бид нэр Булган аймгийн Булган сумын 6 дугаар агийн нутагт амьдарч байгаа сумын малчид. Энэ үйл аятайхан сайхан үйл болж байна. Олон жилийн дундчаас хан уулаар түшиглээд арай илүүхэн цас орсон. Энийн төрөвчийн орсон их цас бол дундчаар 28 см зузаан цас орсон. Одоо тэгээ суулт өгөөд яахан ягтарсан байна 14 см цастай. Яг хөө энд өнгөрсөн 100 газрын гарцсан сайн байсан учраас айхамгүй үйлжиж гэнэ гэж бодож байна. Гэхдээ адуу өхөр хонь энэ төр одоо Булган сум маань өөрөө газар нутаг яхан давчих учраас бусдын нутаг дээр малаа маллах зайлшгүй шаардлага гардаг юм аа. Ер нь бид нэр мал маллаад урд нь аль башижсэн, дараа нь одоо мал маллаад 17 жил болж байна да. Энэ маллах хугацаанд манай Булган сумын газар нутгийн өгөөжтэй нутаг учраас мал сургийг өсгөн үржүүлэх энэ тал дээр бэлчээрийн хөрөлцөө сайн байдаг. Малын үржил сэлэхсэн ажилд бас илүүтэй анхаардаг. Үржил сэлэхсэн ажилд илүүтэй анхаарч байхад бас нэг ажиглаж байгаа юм юу гэхлээр ер нь газар нутгийн хувьд олон сумынхан аймгийн төвдөө ойрхон учраас маш их нягтарсан байдлаар жинхэнэ одоо мал хээл авдаг хугацаанд их нягтарч ирдэг. Өөрөөр хэлбэл газар нутгийн бэлчээрийн хангамж жаахан 100 намрын үйлдвэр жаахан дутагдaltaй болдгийг. Энэ үеийг яагаад урсан гэхлээр энэ үед чинь олон газрын малууд ирж байгаа учраас өхөр үнэ одоо янз бүрийн хэлтүүлэгч дагах ийм байдал ажиглагддаг. Гэлээ гэхдээ манай Булган нутгийн сонгосон цэлэнгийн үйлдвэрийн өхөр голдуу байдаг учраас сайн чанартай байдаг юм аа хэлтүүлэх нь. Хонь дээр бол бид нэр ямар ч гэсэн эхлээд өөрснийхөө сайн чанарын хоньяасаа сонголт тавьж яасан. Тэгээ нэг 3 жил хэрэгтэй болоод сольдог. Одоо би бол Сүхбаатар аймгаас хуцаад тавьсан. Сайхан бие ялдар сайтай нэлээд том ясны тийм хуц байгаа. Ер нь зүгээр мал аж ахуйн мэргэжилтийн дээр зөвлөж байхад бас
шилмэл омгих тэр дундаа төвчээр хатуулж сайтай Монгол үйлдвэрийн хойно гэрийн малчин хүмүүсүүдэд үржүүлэх нь арай илүү тохиромжтой байдгийг өвөө нь одоо бас ажигласан. Яг хоо ашиг шимэгтэй тэр нарийн ноостын тэр бол байдаг. Гэхдээ хангай нутагт тэр дундаа байгаль цагуурын ширүүхэн нөхцөлд бэлчээрийн мал малгаагаар малж байгаа нөхцөлд илүү зохимжтой Монгол хань биш. Гэхдээ энийг хэлтүүлэгчийн мэдээж эерэг мэрэгжилт нарын зөвлөснөөр алсаас ирсэн, ажиж ирсэн тийм хуснуудын санал болгож авдаг. Энэ дээр бол манай аймгийн өдөө аж ахуй мал аж ахуй мэрэгжилтэнгүүд зөвлөсөн байдаг. Энэ тэр хуснаас нь авч ашиглахад зүйтэй байдаг юм билээ. Энэ онд аймгийн хэмжээнд 7.2 мянган малч өрхөд 2.7 сая мал үйлчлэгээр зохион байгуулагдсан. За аймгийн мал аж ахуй үйлчлэлтийн бэлтгэл ажлыг аймгийн хэмжээнд 88.8%-тай хангалттай зохион байгуулсан. Аймгийн хэмжээнд бог малын чанарыг сайжруулах ажлын хүрээнд малын чанар сайжруулах инновацийн төсөл хэрэгжүүлсэн. Энэ ажлын хүрээнд бол 20 мянган мал зохиомжтой хэлтүүлэг хийж 50 мянган малд ердийн хэлтүүлэг хийсэн. Тэгээ эндээсээ бол шилмэл хэлтүүлэг өсвөр хэлтүүлэгч 2500 гаруйг сонгон хэлтүүлсэн. За мөн энэ төслийн хүрээнд сэлэн үйлдвэрийн үхрийг сайжруулах чиглэлээр мөн зохиомжтой хэлтүүлэг хийсэн. Сүүлийн 2 жилд бол 1000 гаруй үнэнд зохиомжтой хэлтүүлэг хийсэн. Мөн 2000 гаруй сэлэн үйлдвэрийн үхрд үзлэг ангилалт хийж тэндээс чиглэлтэй өсгөн бойжуулахаар 107 бухан барууг сонгоо авч тусгаалan суйрлаад байгаа. Аймгийн хэмжээнд бол нийтдээ 68 бүртгүүлжүүлэлтийн ажил бол 68%-тай явагдаж байгаа. За энэ ажил маань бас боломжийн төвшөнд явж байгаа гэж бидний хувьд үл үзэж байгаа. Тэгээд бас зарим нэгэн бэрхшээл хүндрэл бол гарч байгаа. Тэр нь бол бас эмгний чанар муу чанаргүй эмгээр эмгэллээ. Энийг хийхгүй гэсэн малчтын бас нэг тийм санал гомдол гарсан. Сүүлийн 2012 он 2013 онд ирсэн эмэг бол бас их чанарын хувьд гайгүй эмэг ирсэн. Энийгээ бас эмэгжүүлэх их дуртай. Тэгээд урд оны 11 онд ирсэн эмэг бол шаардлага хангахгүй байх гэж үүднээс бол бас малчтай хийлэх дурггүй нэг тийм малчтын ойлголт бол бид нар бол бүх суманда мал аж ахуйн мэрэгчлийн семинар малчтын зөвлөгөө хийгээд энэ талаар бол нэлээд мэдээлэл сурчлагын ажлыг бол аймагта суманда бол нэлээд өргөн үртэй зохион байгуулсан. Энэний үр дүнд бол нэлээд малчтын ойлголт бол сайжирсан. Одоо тэгээ ноосны урамшуулал, арь ширний урамшуулал гээд засгийн газраас гаргасан тогтоол шийдвэрүүдийн хүрээнд бас энийгээ бас энэ эмэгжүүлэлт бүртгүүлжүүлэлтийн ажилтай холбогдуулж мэдээлэл хүргэж байгаа учраас бас малчтын ойлголт бол нэлээд сайжирсан. За миний нэр Ганбаатар. Булган аймгийн Хотгондор сумын 3 дахь мал эмнэлэг ариун цэвэр 20 цэрийн хэсгийн малын эмчийн ажилтай юм байна. Өнөөдөр мал эмнэлэг ариун цэвэр 20 цэрийн хэсгийн ажил үүргийн дагуу өнөөдөр одоо ингээ 3-ын гүрэн дээр үзлэг шалгалтанд гараад ингээ байж байна. Манай 2013 оны 5 дугаар сарын сүүлчээр ажил төрөл маань одоо ингэ жигдэрч эхэлсэн. Одоогийн байдлаар 4 малын эмчтэй, 4 ариутгагчтай. За манаач сахиул жолооч гэдэг нийтдээ нэг 12 хүн ингээд ажил үйлчлэгээ явуулаад одоо ингэ байж байгаа. Бидний ажил төрлийн ерөөсөө гол ажил төрөл гэх юм бол баруун аймагуудаас зөв аймагуудаас явж байгаа. Мал амтан мал аж ахуйн гаралтай бүх түүхийд бүтээгдэхүүн үзлэг шалгалт хийх. Ялангуяа шүлхийн голомттой 50 бус нутгаас явж байгаа мал амтанд үзлэг шинжилгээ хийх ийм үндсэн зорилготой байгуулагдсан ийм хэсэг байж байгаамаа. Тэгээд яг одоо өнөөдрийн байдлаар гэх юм бол
мал эмнэлгийн зөв 20 цэрэг хэсгийн байрны халаалтын асуудал шийдэгдээгүй, гэрэл цахилгааны асуудал шийдэгдээгүй учраас энэ гүүрэн дээр хийн төлбөр хураах цаг дээр ирээд энэ дээр одоо ингээд ажиллаа хийж байгаа. Бид нар нэг ээлжиндээ нэг эмч, нэг ариутгагч гарч ажилладаг. Энэ хүмүүс 24 цагт ажил үйлчилгээ явуулаад одоо үндсэндээ нэг 72 цаг одоо ингээд амарч байдаг. Одоогийн байдлаар ядалсан малын мах арьс шир түүхэд нэхий ширгсэн бусад бүтээгдэхүүн одоо ингээд тээвэрлэгдэж явж байна. Тэгээд тээвэрлээд явж байгаа мал амтан мал аж ахуйн гаралтай бүх түүхэд бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчлэгийг нэгдүгээрт бид нар шалгадаг. Хоёрдугаарт зарим тохиолдолд ачаа барааг нь буулгаж тоолох, гарал үүслийн гэрчлэгээтэй тулгах, ялангуяа өвчнөр юм уу одоо чон нохойд идэвсэн ямар нэг байдлаар өгсөн малын мах бусад бүтээгдэхүүн төв рүү орох гэдэг үүднээс эндээ тэр бүтээгдэхүүний гэдгийг одоо үе буулгаж, шалгаж, тоолж одоо ингэж нэвтрүүлдэг. За нэг иймэрхүү үйл ажиллагаа ингэж явуулаад байж байна. Ямар мал эмнэлгийн ямар үйлчлэг тарилга ямар хамрагдсан мал эмнэлэг явж байна. Хэд хоногийн өмнө тарьсан тухайлбал тийм үү? Тий. Ийм байхгүй гот. Тийм айгу дутуу бичээд байгаа. Харин дутуу бичээд байгаа. Энийг одоо өөрийн чинь санаагаар бол энэ бүртгэлийг гүйцэх энэ гарал үүслийн одоо Улаанбаатарын хэрэглэгч очиод итгэхэд одоо ямар ч сан 7 хоногийн өмнө вакцинд одоо бэртлэж вакцин хийлгчээд надлагдсан малын мах бишээ гэсэн тийм итгэл үнэмшил төрхийн тулд одоо юу хиймээрээ. Одоо манай мал аж ахуйн мэргэжилтнүүдээр тасгийн хүмүүс манай нэгжийн эмч нар мэргэжилтнүүд юу хиймээрээ. Тэр тэмдэглэгийг л айгүй буруу хийгээд байгаа юм. Ирээсээ. Дандаа дутуу яваад байна. За тэр багийн засагдар сумын засагдар тэр мал эмнэлгийн улсын байцаагч энтрийн байцаагчийн тамга байхгүй гарал үүсэл гэдэг чинь уг нь одоо их хэцүү болж байгаа шүү дээ. Яг энэ сумын тэгээ ингэ ажиллаж байна. Малчид хувийн тамгт тэмдэгтэй болсон. Тэгээд мал эмнэлгийн тэр байцаагч мал эмнэлгээс авах гарал үүслийн гэрчилгээний оронд малчныхаа тэмдгийг даржхад цагаан цаасан дээр одоо ийм мал одоо ингээд тэдний хотноос ингээд туугж яах гэдэг байдлаар бичгээд гарал үүслийн бичиг авахгүй ирж байгаа байдал 100 мал туухч чиг одоо ажиглагдж байна. Одоо энэ түүхэд махшилчэд явж байгаа шигс ажиглагдж байгаа бас нэг ийм зөрчил ажиглагдж байгаа. Тэгээд энэ талаар аймгийн хүнсөдөө аж ахуйн газарт мал эмнэлгийн албанд хэлж хөвсгөл завхан увс энэ баруун тишиг аймагуудын хөдөө аж ахуйн газраар дамжуулаад бүх сумдынхаа мал эмнэлгийн тасаг хувийн мал эмнэлгүүдэд энэ талаар анхааруулж өгөөч гэдэг албан хүсэлтийг эндээс тавьсан. Тэр цаад аймагуд зарлаа. Бүх эмч нартай одоо мэдгдлээ гэсэн ийм асуудал яригдсан байж байгаа. Тэг хамгийн гол нь одоо ийшээ ер нь нэг өвчнөр энтэр өгцсөн янз бүрийн малын махал одоо нэвтрүүлчихгүй гэж яг одоо айдас одоохондоо байж байна. Одоо шинжилээд гин одоо шалгаад явахд бол энэ талын асуудал гайгүй л явж байна. За манай сумд энэ 13 онд 202 гаруй толгой мал одоо үйлчих 27 шилжүүлснээр 200 гаруй толгой мал одоо үйлчих төлөвлөгөөтэй байна. Одоо тэгэд мал сүргийг одоо эмгжүүлэх бүртгэлжүүлэх ажлууд одоо жил бүр явагдаж байна. 2011 оноос хаваад одоо явагдаж байна. Энэ ажил одоо манай сумд нийт нэг 130 мянган малыг одоо 4 мал эмнэлгийн нэгж одоо эмгжүүлээд одоо бүртгэл нь одоо гүйцэтгэл одоо 90.1% явагдаж байна. Бүртгэлийн санд оруулсан мал одоо нэг 21 мянга орчим бүртгэлийн санд оруулсан мал одоо бүртгэлд оруулсан байна. Энэ бүртгэлийн ач холбогдлууд одоо бид сум орон нутгийнхаа одоо иргэд хөтөлмөрчтэй уулзахдаа энэ эмгжүүлэлт төр нь ямар ач холбогдолтой талаар ярьдаг. Тухайлбал одоо малын одоо үйлдвэр угсааг сайжруулах, шинжлэх ухааны үндэслэлтэй одоо мал сүргийн ашиг шимийг нэмэгдүүлэхэд одоо нэг ач холбогдлоо одоо дээр нь тухайлбал одоо улгаа гэмт хэрэгтээ тэмцэх энэ асуудлыг бол одоо энэ асуудлаар бүрэн шийдвэрлэх боломжтой. Тэгээд
энэ бас ажлуудыг бас их дутагталтаад одоо хүндрэлтэй үед ийм ажлуудад гардаг. Тухайлбал одоо цаанаасаа ирж байгаа эмгэний чанар одоо бах ер нь эмгэлэхэд зориулагдсан багц хэрэгслийг одоо чанар хүртээмжийн сайжруулах одоо тухайн малын одоо бие организмд ямар нэгэн хүндрэлд учруулахгүй байх талаас нь одоо авах арга хэмжээг авахар ийм ажлууд ер нь яасан бэ гэсэн санаа байдаг. За тэгээд сумын хэмжээнд одоо бид нэр бүхэн ажиллахдаа одоо мал аж ахуйн үйлдвэрлэлийг одоо нэмэгдүүлэх, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх талаар бол сумын засгийн тамгын газар нь орон нутгийн хөгжлийн сангаас одоо энэ жил энэ онд 3 сэдвийг төсөлсөн байгаа. Энэ ажлаараа одоо зохиомжтой хэлтүүлгийг бод модын зохиомжтой хэлтүүлгийг явуулах, мэрэгсэн хүчнийг одоо ажилуулах, ингэснээр одоо энэ бүртгүүлжүүлэлтийн ажилтай холбогдуулаад шинжлэх ухааны үндэслэлээр одоо мал аж ахуйн үйлдвэрлэлийг ашиг шимийг нэмэгдүүлэх. Энэ бол одоо тухайн мэрэгчлэн бидний хувьд одоо шинжлэх ухааны үндэслэлтэй ийм судалгаа хийснээр ямар нэгэн одоо курсын ажил, дипломын ажил одоо бакалавр, магистрийн зэрэг одоо ийм ажлуудыг хийх ийм боломжийг бол одоо бидэнд бүрдүүлж өгч байна. Энэ бол одоо ямар нэгэн одоо шинжлэх ухааны ажил хийхэд бол одоо бэлэн болж байгаа гэж ойлгож байна. Сум бол одоо нэг жилдээ хэлтүүлэгчид одоо яргадаг. Тухайлбал одоо сум 12 дугаар сарын 1-ний үеэс одоо баг малын хэлтүүлэгчийг бүрэн ялгасан байдаг. Одоо бол 80.2%-тай жилдээ бол 80-аас 90%-тай ялгагдаж байна. Сум бол одоо нэгдээ хэлтүүлэгч 1100 гаруй хэлтүүлэгчийг бол ялган суурилдаг. Жилдээ үүнээс одоо баг малын хэлтүүлэгч бол 650 орчим одоо энэ толгой юутай байдаг. Хөвсгөл аймгийн хэмжээнд бол одоо бог малыг бол эмгэгжүүлэх ажлын хүрээнд одоо Тариалан сум бол 140 гаруй мянган малыг бол эмгэгжүүлж одоо бүртгэлийн санд мэдээлэлд суулгасан байгаа. Тэгээд эмгэгжүүлэлтийн арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд бол суманд ажиллаж байгаа хувийн хвшлийн малын эмнэлгийн эмчнэр бол одоо бүх малыг бол одоо малчинд хүрч эмгэлсэн. За сумын хэмжээнд бол одоо 4 хувийн хвшлийн мал эмнэлэгтэй энэ мал эмнэлэгт маань одоо 5 малын эмчүүл ажиллаж байгаа. Ингээд үзэхэд бол хамгийн хүндрэлтэй асуудал нь гэх юм бол нөгөө нэг малын эмчид ноогдож байгаа малынхаа тоо толгоогоор бол одоо их хэмжээ нэг малчинд эмэглэх малынхаа тоо их өндөр учраас бол малын эмч нарт маань одоо бас жоохон хүндрэл учрах ийм асуудал байсан. За тэгээ бас нөгөө нэг малыг нөгөө эмгэгжүүлснийхаа үйлчлэгээний хөлсийн тариф бол одоо баг 150 төгрөгөөр эмгэлж исэн. Одоо энэ жилээс аймгийн иргэдийн хөтөлбөрчдийн хурлын дагуу бол одоо малыг 400 төгрөгөөр нэг малыг эмгэгжүүлэхээр бас ийм тогтоол гарсан. Энэ л их зүйтэй арга хэмжээ гэж бодож байна. За эмгэгжүүлснээ тусвал одоо тэгээд одоо ноос ноодор одоо урам шуулахуд тэр чин баталгаа болж байна. Найдлахад баталгаа болж байна. За их ашигтай л да. Бүр наазаханд одоо айлын малтай нийчгт манай хон тэдэн номерын эмхтэйгээд ялгаад авах хүртэл одоо ашигтай. Үр ашигтай юм ажил байгаамаа. Энийг одоо зогсоохгүй цааш нь улмал одоо үргэлжлүүлж бүр малчин бүгдийг өөрсдийгөө одоо бүр бүртгэл зүсмийн бүртгэлчиг одоо хөтлөх арга ажиллагаанд сургасан дээр юм шиг санагддаг надад. Тий. Би бол одоо 96 оноос хойш Овс аймгийн одоо нүүдэл товор нүүжва туужва мачтаас бол Овс аймгийн Бая туц өдгийн улаан одоо гэдэг ухныг одоо авч хэрэгжилж ирсэ. За ингээд түүнээс хойш юу ойрын нодлон энэ жил 2 бол Сүхбаатар аймгийн одоо үзэмчин хуц одоо цус сэлбэж ингэж байгаа. За дуу сүрхтэй одоо Овсын одоо товаагийн нэг тоомсог одоо нэг адрага дундива нөгөөтгт маань одоо Алтан дуудлагын гаралтай Сүхбаатарын эцэгтэй одоо тийм нэг хурдан 2-3 медальтай азаргыг нөгөө гайгүй гүнүүдтэй ингэ тавьж ажиллаж байна. За өхөр сэргээ болон нөгөө ингэтийн юу сэдэнгүүдийн одоо бохыг одоо ашиглаж ирсэн. Энэ жил бол одоо дархан одоо дархны хонгор шаамраас одоо сементадын бохоор ярьчаад байгаа юм аа. Түүнээс хойш ядсан чи ганц 2 унсан би уг нэмхтэй тий. Малгын холгаа манай энд тун гайгүй тий. Тий. Бүгдээр одоо мал сүргээд ойрхон байдаг үргэж хардаг хашдаг одоо тийм багтаж гайгүй тий.
Тий. Та үйлчлэлийн бэлтгэлээ тэр анх. Үйлчлэлийн бэлтгэлийг одоо би яг одоо 100% хэршнээгээр л хангасан гэж бодож байгаа. 16 долоо твш трактинг одоо дэргэсэн зэргүүлээр 16 долоо твш өвсөг одоо 30 тонн гэж бэлтгэсэн. Эрхэд нуурын хожид одоо нэг 15 шуудаг авцуудаа тэнд бүтгэл байна хагсын өгсөн. За бууцаа бол хашаага тойруулаад эргэн тойрон хийцсэн үхэрдээ дараа нь яг хөтгөөнд овоолцсон ашигсан байгаа нөөцсөн тий. Тий. Хөдөө аж ахуйн төв биержүүд гэдэг нь одоо ажиллагаанд ороод бидний Улаанбаатар руу мада амьдаар ч очиж байна, Нядлаач очиж байна. Дархан эрдэнтийн чэнжүүд хурж ирж одоо биднаас хямдхан үнээр аваад явж байна. Тэр хөдөө аж ахуйн төв биержүүдээ сумд байгуулах юм бол энэ ажиллагаа хасагдаж одоо мачтын одоо хотын хэрэглэгчдийн гар дээр арай хямд мах очих уу гэсэн бодол байдаг юм аа. Асемик таалваа шоо тэр буамгийн за сумд надад үстэй хоёр үстэй үнэтэй чөлөөтэй юм. Захваймгийн цөмсөргийн аж ахуйн захирал за манай сум 2014 оны хооронд үйлчлэлийн сангаас Захваймгийн эрдэнэ агуулгын бэлчилтэй мал эмнэлгийн үйлчлэлийн ажил. Тэр хоцоргон мэддэг